Төв банкны Самбэсийн хошуундах салбарт хуурамч мөнгө илэрнэ. Хэн хаанаас хуурамч мөнгө нийлүүлж байгааг дотоодыг хамгаалах яамныхан гадарлах боловч яг таг барьж авах баримт олдохгүй. Энэ хэргийг илрүүлэхийн тулд туршлагатай тагнуулч намжлыг хэргийн мөр илэрсэн хятад пүүсийн эзэн Заяат руу явуулна. Илэрсэн хуурамч мөнгийг жинхэнэ мөнгнөөс ялгах ганцхан зүйл байсан нь зоолсон мөнгөн дээрх Монгол бичигт нэг шүд алдаж бичсэн явдал байсан юм. Энэ бол Монголын сор болсон кино найруулагч агсан Бигзийн Балжин нэмийн 1985 онд найруулсан бүтээл болох Ацаг шүдний зөрөө кино байлаа. Харин Ацаг шүдний зөрөө уран сайхны киноны гол дүрд соёлын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд жүжигчин Даваагийн Сүхбаатар тоглосон юм. Энэ удаагийн титэм нэвтрүүлэг түүнийг зочноор урьж амьдрал, уран бүтээл, омогшил, бахархлынхын тухай ярилцлаа. Жүжигчин болох тухай ер нь тийм санаа оноо байгаагүй. Шал өөр мэргэжлтэй болно гэж боддог байсан. Би чинь 4-5 дугаар ангиас эхлээд одоо орон зохиолын ном их шимтж уншиж эхэлсэн. Тэн дундаа Жюль Верн, Майн Рид, за тэгээд Эрен Чунгуан, Лодой Тамбуган голдуу тийм адал явдалтай домог түүхэн тийм номыг сонирхож уншдаг байлаа. Тэгээд тэгдэг байсан юм уу? Тийм геологч болж л одоо энэ байгаль дэлхийгээр явж их л тийм адал явдалтай тийм мэрэгч сонгоно гэж боддог байсан да. Өөрийн дураар цэрэгт 3 жил алав хааж 2 жил улирсан тэрбээр жүжигчин болно гэж төсөөлдөгчгүй байж цэрэгт байхдаа урлаг соёлын арга хэмжээнд оролцож чөлөөгөөр шагнуулдаг байсан нь урлагийн амьдралд ороход нь нөлөөлсөн гэж тэр ярьдаг. Мөн найзынх нь ээж Хүүхэлдэйн театрын жүжигчин Даажин Буурай түүний нүдэнд гялалзах урлагийн бяцхан одыг гал болон дүрзүүлэхэд ихээхэн нөлөөлсөн ч гэдэг. Даажинтайгаа ярьдаг байхгүй. Гэхдээ би энэ танай театрт нэг шалгуулад үзвэл яад юм бол daaj та намайг наваад явахгүй. Тэгэлгүй яг юм тэг чи бол одоо өстой чамд юм байгаа. Манайхан тэр чойсэнтэр чамайг үзээд одоо бас нэг юм хэлэх байх чи юу ч гэсэн очиод үзээд. Тэгээ очиж шалгуулд юм а Даажингаараа хөтлүүлээд л одоо Хүүхэлдэйн театрын хаалгаар анх. Очиж шалгуулсан чинь тэнд одоо санаж явахад тэр шалгалтын комиссд нь жимэд орж хөрөө даваа хүүгээд мундаг баянист, аккордеонист тийм хүн байсан. Тэр ах чойсонгуй тэгээд одоо Даажин сууж исэн гэдэг 5-6 хүн шалгуулж өстой нэг хөлслүүлээ жоохон. Яг нэг шүлэг мөлгөө тэр үедээ бол одоо өөртөө их сайхан уншиж гэж бодож исэн чинь сүүлд ингэж бодоход их л инээдтэй л юм үзүүлдэг байж та одоо өстой нөгөө нэг дижитал дагаа хийгээд л ингэ. Тэгээд яг надад урам өгд юм аа. Гэхдээ болмоор юм байна хүмүүс. Тэгээд зэргийн хүн яах юм тэгээд манайд бол дагалдангийн оронтой бол би. Чи тэгээд зэргийн хүн чи. Би зэргээс алдчихчихээс одоо танаас надыг ингээд дэмжиж өгөх юм бол би өстой зүгээр нэрэ гүйгээд өгье гэдэг ингээд. Тэгээд Хүүхэлдэйн театрын соёлын яамд бичиг очсон юм болоо да. Хүүхэлдэйн театр шууд Батлан хамгаалах яамд бичиг өгнөж байхгүй байх л да. Тэгээд Батлан хамгаалах яамд тэр юу очлоо гэдэг юм мэдсэн. Тэгээд л одоо хизээ ангид халагдах тушаал ирдэг юм бол гал ингээд жагнаад чигтээ их өдөр хоногийн тоолоод догтлоо ингээд чичээл баг гэдэг.
1975 оны 5 сарын 1-ний өдөр би Дархан хотын хөгжим драмын тэр соёлын ордон байсан. Арай хөгжим драмын театр болж амжаагүй. Соёлын ордны хаалгаар албан ёсны дагалдан жүжигчин болж алхаж орж байлаа. Тэр өдрөө май нэгний жагслаа тэр соёлын ордны хамт олонтой. За тэгэл тэрнээс хойш 3 жил шахан баг 2 жил гарын мах 3 жил чараа хотлоо. 2 жил гарын дагалдан жүжигчин гэдэг цолтой 300 төгрөгийн цалинтай бичгэнсэндээ тэгээ эхний 3 өдөр би таних найз нөхөд ах トゥ байхгүй тэнд соёлын ордны тайзны ингээ хойлоо тавьсан хэвсэн дээр шөнө унтчихад өдөрний яг ажиллаа хийж байгаа 20 ажил тагаад явгонгууд амт ажил тагаад явгонгууд нэг тэр манай соёлын ордны ордны гаанц байсан дор гаанц гэдэг тэрлүү ороод нь 2 хуушаар авч идээд нэг цаа авч очихаа тэгээд жаахан дэмий тэргүй дархны юутай танилцж жаахан явж байгаа тэгээд жижүүрүүд танихгүй шахуу улсууд тэгээд өрөнгөө хэлээд тэнд тэгээд шөн дээр ивсэнээр унтчаад өглөө нөгөө гараа аваачаал карантинаас уучаал тэгээ 3 хоног нэм гаваа мэдчихдээ юм аа чи ямар аашийн нөхөр биш одоо ийм юу өнөнгөө нот хэлэхгүй яасан тэгээс дор нь одоо тийм байр шийдэж өгсөн шүү дээ бид нар маань тэр үед нэм гаваа найруулагч Няхлан модхон намсрай гэдэг нэг хүн байсан. Манай дарга театрын дарга одоо нэрийг бас сайн санахгүй нэг сайн хүн байсан. Ер нь их сайн хүмүүстэй дандаа таарч явдаг хацтай хүн байна. Тэр хүмүүс надад дор нь одоо тэр айлын хажуугийн нэг жижиг 9 квадрат өөрөө гаргаж өгсөн. Тэндээ амьдраад ингээд ажиллаа хийгээд тэгээс үлд ихнэр хөвгтэй ажиллаа. Сайхан хамт олонны хүчин сайхан явсан. Тэгээ цайлан багтай дөрвжийн нөгөө хотод байсан амьдралаас бол ерөөс өөр ялах хөвгтэй ихнэр маань ялах хөвгтэй учраас ажил хийж чадахгүй би дагалдангийн 300 төгрөгийн цалингаар ихтэй болгож исэн. Тэр ээжжи чинь нас барчихлаа гэдэг мэдээ авдаг тэр хэсэгний зургийг авч яхад миний нэг 2 ойтой хүү би энэ муу эмнэлэгт би хүүгээ их нь бас хөхөө хагалуулад энд төвчгсэн би 3 ойноос өнгөрсөн нэг охин 2 ой жоо нэг хүүтэйгээ ингээ 2 хүүхдээ аваад тэр одооны баян зэрэг дүүргийн эмнэлэг тэр үе найрын дээр эмнэлэгт хэвтэлжсэн. Тэгээ шөнийн хүүхдээ сахиж ханаад өдөр нь зургантаа ороод өдөр явах намайг хүн сольнолтой. Тэгээ тэр үед манай Батцэг энэ тэр манай ангийнхан орчуулгын киноны жүжигчид их тусалж ийсэн да. Тэгээ яг тэр жичин нас барчлаа гэдэг тэр мэдээг авах зураг авч яхахын урд талд би хэдхэн хоногийн өмнө үг оршуулчаад үг алдсан. Оршуулчаад тэгээд тэр зурганд орж исэн. Хүндэс надаас. Гэтэл тэр бол зовлон тоглож болохгүй. Тэр өөр сэтгэлийн дараа тоглоно гэж тэр хүүхдээ алдсан тэр зовлон тэр хүүгээ мэдэн даад ингээд тэр огшоол бас садтай байл асгарахаар болж байгаа. Тэгээд би тэгж ойлгох ирэх байхгүй над ягаад тэр намжил бол тэр дотоодыг хамгаалах байгууллагын тэрийг хатуучсан тэр хаттай ирэх хүн учиргүй тэгээд даргийнхаа хүн юмсаа асгаж болох. Тийм ситуацид тэр камерны хүн амьдарч байгаа учраас тэнд бол тэргээр харин би тэр яг тэр хэсгийг баярлж байгаа шүү. Хорвоо дээр 65 хаврын шувууг ухтаж 65 намрын цэцэг хагдрахыг харсан түүнд амьдрал үргэлж алгаа дэлгэж жаргалаа хайрлаж байсангүй. 2 сайхан хүүгээ тэнгэрт өргөж хослон жаргахаар учирсан анхны ханиасаа холдсон. Гэхдээ хацар хайрч сормоос цамтуулдаг амьдралын салхийг 6 сайхан охин тулж түших хүүтэйгээ сувж уйлж цугтаа инээсээр зөөлрүүлж явна. Өөрөө чадаагүй хэрнээ өрөөлийг өөлдөг занг төвчдөггүй ч багш аавынхаа нэрийг сэгдүүлэхгүй гэсэндээ
сэмхэн сахилгагүйтэж явсан бага залуу насаа буруутгадаггүй. Амьдралын амтанд аа гэж шуу гэж явсан үеэж бас зэмлдэггүй. Үнэхээр л бүх амьдралаа тайз дэлгэцийн урлагт зориулж байсан нөхдүүд минь одоо энэ галт тогоондоо алгадаа гэж гунигтай өгүүлэх нь харин хүний хорвоод гомдох цөөн үгэн ч юм уу. Надад одоо амьдралд маань үргэлж тослын болж явдаг, тосолж дэмжиж явсан найз нөхөд, ачтай буянтай хүмүүстэй дандаа баярлж явдаг гэж хэлье, нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо миний ухаан мунхагаас болж янз бүрийн муу юм хийж хүн гомдоож явсан юмуд би тэр хүмүүсээс намайг өршөөж уучлаарай гэж гуйж. Монгол улсын төрийн шагналт Бэгзийн Балжинэм найруулагч түүнийг өөрийн найруулсан Ацаг шүдний зөрөө уран сайхны киноны гол дүрд тоглуулахдаа хажуугаар нь туслахаа хийлэгдэг байжээ. Түүний энгийн байдал, биеийн хөдөлгөөн, ярианч намжлын дүрд тохирч байсан гэдэг. Эхэндээ ч түүнийг гол дүрд тоглуулна гэж бодоогүй явсан гэдгийг тухайн үед киног бүтээлцэж явсан хүмүүс хэлдэг. Харин найзынхаа дүрийн шалгаруулалтанд тусалж байгаад намжлын дүрийг бүтээх болсондоо өөрийгөө азтайд тооцдог. Би тэр хүүхдийн театраас гарыг чигнэх гараагүй соёлын амны аттестатчлалыг шалгалт явдаг байлаа шүү дээ тэр үед. Аттестатчлалаар би яасан. Орос хэл мэдэхгүй гэж хасагдчихсэн юм. Тэгээ хасагдчихад би одоо яйдоо эзгээд юу игээ мэдэхгүй нэг сар ирээтэй одооны хэлээр нэг тэр үчи хий иргэн гэж ярьдаг байсан. Одоо лааз өшгөлнө гэдэг шүү дээ. Тэгээд одоо хий иргээд лааз өшгөлөд явж ирсэн чинь манай хяналтын боловсон хүчний наран зүй гэдэг нэг эмэгтэй байлаа сайхан эмэгтэй. Тэр таардаг. Чи энд юу хийгээд ингээд их ажлын цагаар дэмэдний явж байгаа нь хөрвч. Ардугаар лүрийн таарлцгүй. Би одоо ингээд орос хэл мэдэхгүй болохоор театраас хасагдчихлаа. Тэгээ одоо яйдоо одоо юу хийдэ гэж бодоод ингээд явж ин да гэсэн. Юу солиороод байгаа юм чи. Цаан чин орчуулгын кинонд эрэгтэй жүжигчин хэрэгтэй гэдэг дээр манайхан цаагуурчл бөө юм болоод шүү дээ. Очиж садвартайгаа уулзаач чи. Сэлэнгэ таамс чи найз үстэй. Найз нь ч найзаа зүгээр одоо ажилласаа алгацлаа гэж нэг тийм гомдол мэдүүлээд очих ч хайшаа юм дээ. Чи олон мэлгүй яваад очиараа чи маргааш ачаарай. Тэгэхээр маргааш нь нэрэж тийм дайж дод очиад сэлэнгээтэйгээ уулзсан найз нь ингээд явж байна. Өчгийг хөөж хоёул жигээ дээр орё жигзүр одоо манай ард дэмжиж. Тэгсэн жигээ дээр ороод нөгөөч хэлж энэ одоо ингээд өвгтөн чадраас гарцсан ажилгүй ингээд тэнж яваа юм чи жигээ. Юугаа ингээд чорт тэр хоёрдугаар заалтанд оч уршаа. Тушаалаа чинь маргааш гаргуул чинь чорт явчих. Ерөөс олон мэрэг нөө тэгээд л авцсан дээр юм аа. Их хоёрт юм аас сайхан найзууд. Тэгээд эднийхээ очинд орчуулгын кинонд дуу хийдэг байлаа. Ардын жүжигчин төрийн шагналт манай агуу их жигжид багшийнхаа отгон шавь нь болж үзлээ. Болж явлаа би. Сайхан багшийнхаа очинд бас их юм сурсан би. Тэр нь би тэр жигжид дугай одоо нямгаваа тэгээд жигжид сүрэн сэлэн сүрэн за тэгээд босод хамтарч ажиллаж исэн хүмүүстэй сайхан нөхдүүдтэй дандаа баярлж явдаг. Үнэхээр тэр хүмүүсийн ачаар өнөөдөр энд дайтай ингээд бас хүнд тоогдоод ярилцлагыг сууж байна. Энэс би зүгээр өөрөөр жүжигчнээ хийгээгүй жүжигчний мэрэгчлэр ажиллаагүй ингэж өөр мэрэгчлэр ажиллаж явсан өнөөдөр би олон төмөнд ингээд бас танигдаад ярилцлагыг сууж явах уу бүр тэр байтгаа одоо хаанах газар жолон дарагдаад өгсөн ч байх юм л үү мэдвэтэй. Ацаг шүдний зөрөө кино ардын хувьсгал ялсны дараа хөгжлийн шин замыг сонгосон Монгол орныг манай улсын эдийн засгийг унгахыг оролдож байсан гадаад дотоодын дайснуудын санаархал, хуйвилдаан, хорт явуулга зэргийг хийж байгаа тухай өгүүлэх адал явдалт кино юм. Киноны зохиолыг Мөнх Далайн Ринчин Дүүнхрийн мягмар сүрнээр бичсэн бол зураачаар нь Лувсан цэрэнгийн мах бал Луузын шарвын шарвд оржноор ажиллажээ.
Киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Бэлгийн Дамдын сүрэн бичиж бидний сонорыг мэлаасан билээ. Фотопров гэж юм. Тэгээд фото зургийг аваад дараа нь кинопров, фото зурган дээр нь ажил яагаад шилээд за энэ хэдэн хүний кинопров хийж үзье гэдэг. Ийхтэй нарийн шүүлттэй байсан шүү. Дээр үед киноны оронтогчдыг маш их шүүдэг. Тэгээд 10 дангийн маань бол шууд кинопровонд оруулахаар дуудаж ирдээ. Тэгээ ирүүлээд бидний тэр нөгөө нэг чи зарцаа явуулж намайг алуулах гэлээ одоо би чамайг гээд нэг барьж явдаг штэ. Тэр хэсгийг за энэгээр 10 данг сургууль хийлгээд 10 данд нийт тасалж өгөөд 10 дантаа чи жоохон яагаад өг туслаад ингээд харьцаад өг гэнэ. Тэгээ би тэр үчид бас тэр залууч байж ганганч байж бижак костюмтай нэг гоё амтэн л нэг 10 дантаа туслах гэсэн 10 данд дургүйцт юм аа. Чи яасаа өөдөг юм бэ? 10 маань өөрөө бас юм өмссөн байгаа л да. Зөх хэмжээний хоц ядсан. Энэ их гоё орол дээр би ажилламаар байна. Чи жүжигч хүн. Чи надад туслаад өгдөө. Гэхдээ чамд би туслах гээд байгаа юм шүү. Яачаад байгаа юм чи. Гэхдээ чи нэг ядч нэг нас хэрлэгч бас болоод өмсчүүлдэ чи. Тоорцч бас болоод тавьчилдаа чи. Дотроо дургүй. Ягаад тэгэхээр тэр хувцсны илчлэлээр очиж хувцс олж авна. Өмсөн, буцааж нөгөөх нь тайлна дахиад өөрөө би бас юмд явахгүй яагаад байсан юм бас нэг найзуудтайгаа димиг хийх гээд л. Энэ ард талд нэг юм ингээ яараастай. Тэгээ энд бол 10 дантаа харьцах хэрэгтэй болчдөг ингээ. Тэгээ дотроо жоохон зоромжхон яадаг тууч хийдгүй нэрэж та тэгээ туслахаас та яах вэ. Тэгээд нэг тэр кинонд өмссөн тэр нэг хантаас нэг огол татсан нэг хантаас тэр нэг хэрвэн сүлтээ тоорцог энэ трийг олж өмсөөд ирээд нөгөө хоёлаа тэр хэсгийг ахууллаа да. Барьж аваад 10 дангаа. Эхлээд бас тэр хооронд хорон юм бодож олж байгаамаа. Нариулагчаа тэр нь хоёр сургууль хийгээд тий. Тэгдэг. Тэнгүүт нь барьж аваа 10 дангаа жинкнээс нэг жоолог энд бааж байгаад ингээд чи ингээд хүн тамуулснаар цааш нэг үлэгжээж. Нөгөөх нь чи яагаад байгаа сайдгүй чи болоод байгаа чаач гээ. Тэр хооронд нэг жоохон тийм шогдоо явчихад за одоо боллоо багшаа би тэр одоо зураг нариулагчаа би тэр одоо яа. За баяр хүргэлгүй чи намжид тоглох болсон шүү. Маань зохиол аав. Билчин. Тэн би зараад тийм л шүү хүмүүс их сайн. Би нөө зохиолын уншсан бас л дотроо бол дорлж дээсэл да. Ямар азтай жүжигчин төр тоглох бол. Одоо нэг томчууд л тоглох байх таа бол. Тэр зэрэн давг мав өөр одоо хинж гэдгийг сайхан жүжигчд байдаг штэ. Тэд нар тоглох байх таа гэсэн ч юм бодож исэн чинь. Над дээр уучлаа. Тэгээд ирнэ. Тэгээ болж нэг хоёр үгээсэн. За зөвхөн наад чи хоройл дотор хоройл шүү. Сайн хичээж тоглоорой. Тэгээ хажуугаар нь явж ажиллаа хийн шүү. Чи битгий тэгээд нэг том жүжигчин царайлаад олдохгүй гээд байгаач. Тэгээд ажилласан да. Тэгээ би бас л алжин шарууд орж тэгээ махбалгаа одоо тэр групп хамт ажилласан бусад одоо техник ажилд туслах зөндөө байна. Тэр олон сайхан хүмүүс юм. Хүч дэмжлэгээр тэгээд манай харуулдан сүүх хоёг цаа сөрөн одоо манай сайхан найзууд байлаа. Хүн байхын утга учир баярлсан сэтгэл дээр тогтно. Бас өөр хүүхдээ гэсэн эцэг эхийн сэтгэл дээр тогтно. Мөн хүү найз нөхрөө гэсэн амдын сайхан харилцаан дээр тогтно. Авсан бол өгч сурах, тусалсан бол ачийг нь хариулж чадах нь бидний соёлын тэргүүний ажилтан жүжигчин Наваагийн Сүхбаатарын амьдралдаа баримталдаг зарчим нь өөр хүүхэдтэй хэлдэг сургаал нь билээ. Одоо бас 65 жилийн өмнө энэ хан уул хатан туулын хормойд эхээс ханх мэндэлж байжээ. Миний аав Арангаа аймгийн Булган сумын харьяат саяын нэгэний шав Дулмын даваа гэдэг хүн байлаа. Насаараа багшилсан олон сайхан шавныг төрүүлсэн өөрийнхөө үр хүүхдээс илүү хүний хүүхдийн төлөө төмний төлөө санаа тавьж явдаг тийм буянтай бол байсан да. Эцэг нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул хотгойд ястан Манийн Самсрын гэж бас их сайхан уран
Тэгээ хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй аав маань нэр гарсан, ижим нь 80 гарч ээж. Одоо орхны оронд амар хамглан суугаа хаа. Би ээжээс хоёулаа тэгээд намайг 6 ойтой байхад миний хормойдж гараас нь хөдөлж өссөн ихч маань өөд болж оюун чин хүүн үлдсэн. Тэгээ хөрөг ахтайгаа бид нэлээ олон жил хамт байсан. Тэгээд зүйлдээ хөрөг ах маань тустай гараад хоёр дүү маань надтай цог манаа очир дээр өсч үндээс одоо хоёр сайхан баг нь миний хоёр сайхан дүү бий. Яг вэ зовлон жаргал өшгөл үзлээ. Сайн сайхан жавлаа бас төвдөж ядарч хэрэндээ зовж явсан ч үгүй би амьдралдаа би хоёр удаа тийм алуу ёсоор гэрлэж хоёр удаа зүгээр одоо яг сайхан эмэгтэйчүүдтэй нөхөрлөж явсан. Энэ ямар систем гэхээр сэргээ салгадахтаа би ангийнхаа хангалтын орлогч Хурандагийн охиныг авч сууж байлаа. Тэгээ одоо амьдралын нэрхэнд 10 жилийн дараагаар хоёр тийшээ болсон. Гэндэ гондоо гэдэг шиг энд маань байсан бодлогогүй хаамуутай байсны гор үр хөвгтөл тосх юм да. За би чинь тэгээд одоо амьдралынхаа дунд үеэс одоо энэ ханилж байгаа хантайгаа хоёлаа ханилсан да. Их сонио бидний амьдрал баг жоохон байхдаа би 3 ойтой миний одоо энэ ханилж байгаа энэ сайхан хани маань 2 ойтой байсан юм уу да. Бид нэг хашаанд Хүмүүнлэгийн техникумын багш нарын байр гэдэг байранд нэг хашаанд хамт байсан байдгийн багтаа тэнийг бол сүүлд нь мэдцгээс л дээ. Аауд маань хоорондоо сайхан найзууд байсан байдгийн. Тэгээд сүүлд одоо дархны шаатарт ажиллаж байхад өөдөөдөөс харсан хаалганд нэг байранд нэг орцонд миний анхны хань одоо энэ ихнэр маань хоорондоо найзууд одоо энэ хани минь анхны хань нь хөгжмийн зохиолч мог тавгсрын гэж сайхан уран бүтээлч байсан. Би тэр сайхан найзууд яг уран бүтээлчд болсон хойно хаяа нэг ганц нэг 100 г татчихар зэрэг энэ хоёр эмэгтэй бас жоохон дөргөц маягтай ялангуяа одоо энэ миний одоо энэ ханилж байгаа сайхан хани маань нэлээд дөргөцсөн. Тэгэхээр би бас их дөргөө эндээ нэг ааштай хүүхэн нэг миний мөн найзыг архиулаа гэж загинж намайг бас хоолоод авахтай яадгийг гэж дөргөцдөг. Тэгээд одоо хорвоогийн ирэх өдрүүд ээлжсээр яваад нэг мэдсэн чинь нөгөө дургу байсан эмэгтэйтэйг одоо ханилчдаг юм да. Тэгээд одоо зээ нар маань хамгийн том нь одоо 25 хүрж байна. Баг нь 3 ойтой. Ач маань 2 ачтай. 2 ач маань 4-3-тай байна уу? Одоо нэг үрээгээ танихгүй баян үрээ танихгүй өнөр гэдэг шиг ач зээнэрийнхаа нас масыг одоо заримдаа мэдхээ баялаа штэ. 20 гаруй ачтай хүүхдүүд ач зээнэр маань нийлээд. Баг хүмүүс би ганц хүүтэй хүмүүс маань гэр бүлээр Америкт амьдардаг. За нэг товчхондоо гэвэл миний ажиндрал нэг иймэрхүү шивдэ.